Оройн тэргийн эрхэм үзэгчтэй үзэгч та бүхэнд бид хөгжилт хамтдаа хэлэлцүүлгийнхаа 2 дахь дугаарыг хүргэх гэж байна. Тэгэхээр CV5-ийн хамт олон Монгол улсаа хөгжүүлэх гэсэн урайг түүчигээ болгож 8 жил болж байгаа. Бид нэр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цаашлаад спортыг дэмжих гээд олон цуврал нэвтрүүлгүүдийг хүргэсээ. Тэгэхээр өнөөдөр бид Монгол улс хөгжихэд юу саад болж байгаа? Хөгжилт хамтдаа явж чадах уу гэсэн асуудлыг энэ хэлэлцүүлгээр үзэгч та бүхэнд өрнүүлж байгаа. Тэгэхээр бид энэ удаад халамж хөдөлмөрийн эрхлэлт гэсэн хоёр үгийг сонгоовч, мөн энэ салбарыг бас сонгоовч хэлэлцүүлгээ өрнүүлж байна. Ингээд зочтой танилцуулъя. Хөдөлмөрийн халамжийн үйлчлэгээний газрын дарга Баяр сайхан, нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн дэд сайд Нямхүү, оюуны ундраа хоолдонг группийн ерөнхий захирал Амар сайхан, иргэний хөдөлгөөний төлөөллөөр бид магнаг урьж оролцуулсан. Мөн улсын хурлын эрхэм гишүүдийн төлөөллийг урьсан ч гэлээ. Энэ хэлэлцүүлгэнд орох сонирхолгүй гэдгээ бидэнд илэрхийлээд байгаа маа. Тэгэхээр улсын хурлгүйгээр бид хөгжлийн тухай хувийн хвшил мөн засгийн газар ингээд салбарын агент иргэний хөдөлгөөний тэргүүнтэй энэ хэлэлцүүлгийг өрнүүлэе гэж бодож байна. Тэгэхээр бидний ихний асуудал ер нь бол Монгол улс халамжийн орн босон гэсэн шүүмжил байгаа. Гэхдээ ер нь төрн хүнээ дээлж халамжлах нь зөв бодлого гэлтэй. Хүн бүхнийг ширхэгчтэй халамжлах нь хэр оновчтой бодлого вэ гэдгийг хүмүүс тавьдаг. Тэгэхээр энэ салбарын яамнаас нахгуулаад агентлаг нь энэ бодлогыг хэр зөв зүйтэй гэж боддог талаараа ярих уу. 2004 онд 3 хуулийн хүрээнд дотор 360 орчим мянган хүнд л халамж өгдөг байсан. Гэтэл 2008 онд 1,600,000 хүнд халамж өгдөг болсон. Тэгвэл 6 хуулийн хүрээнд гээд хуулийнх нь тооч нэмэгдсэн, мөнгөний дүнч нэмэгдсэн, хүний тооч нэмэгдсэн. Энэ юу нэмэгдсэн бэ гэвэл нөгөө хүүхдийн мөнгө тэгээд дээрээс нь хүн бүхэнд өгөх ингээд хувь хишгний мөнгө гээд ингээд эхлэхээр оролцож байгаа хүнийхэн тоо нэмэгдэж байгаа. Тэгээд тэрнийг дагаад маш том хэмжээний мөнгөний дүн гараад ирсэн. Гэхдээ энэ бүхний цаана юу вэ гэхээр энийг халамж гэж үзэхэд бас хэцүү юм л да. Энэ бол улс төрийн амлалтаар бий болж байгаа мөнгүүд. Түүнээс энэ халамжийн бодлого гэж хэлэхэд бол үнэхээр хүнд. Тэгэхээр бид энийг нэлээд олон янзаар нь ангилаад гаргаж ирж байна л да. Тэгэхээр ангилаад гаргахаар бол ердөө л нөгөө 360,000 хүн л гардаг. Энэ бол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөдөлмөрийн чадвар алдагсад, нөгөөх л хэвтэрт байгаа ахмадууд, өрх толгоолсон эмэгтэйчүүд гээд ийм өнчин өрөөсөн хүмүүс гээд энэ хэсэгт гарч ирдэг. Гэтэл цаат талын тэр нэмэгдсэн хэсэг хүнийхэн тоо мөнгөнд дүн бүгдээрээ шал өөр улс төрийн амлалтууд л байдаг. Тэгэхээр энийг бид зэгслэхийн тулд нэгдүгээрт энэ бол улс төрийн шийдэл учраас улс төрийн шийдлээрээ л буцаагаад энэ зөв замдаа орно. Харин бидний хийх ёстой тэр үүрэг бол тэр 360,000 хүн маань үнэхээр бодит хүмүүс нь хүртэж байна уу? Эсвэл тэрэн дотор бас янз бүрийн алдаа оноогоор халамж авах ёсгүй хүмүүс амрагч байна уу гэдгийг л ангил заагж харах ёстой. Энэ ажлыг бид нар Азийн хөгжлийн банкны тусламжтай хийгээд ингээд явж байна. Эхний Сонгон хайрхан дүүрэг 4 аймгийн нутаг дээр байгаа гэр хорооллын бүх өрхүүдээс бид тусгай орлогыг орлууданд тооц гаргах гэдгээр ингээд судалгаа аваад хамгийн ядуу өрх нь хинийх вэ гэдгийг тодорхойлоод тэгээд тэрнээс дээш 25,000 өрхийг ингээд ядуурлынхын төвшингээр жагсаага гаргацсан байна. Энэ жил 6 сар гэхэд дараачийн 10 аймаг орно. Тэрнээс бол Улаанбаатар хотын бүх дүүрэг, дээр нь Дархан уул аймаг, Орхон аймаг, хүн ам хамгийн ихтэй энэ хэсгүүд бүгдээр орно. Ингээд 10 багц болгоод оруулж байгаа. Ингээд оруулахад бол хүн амын 60 хэдэн хувь нь үндсэндээ тэр хэн ядуу зэрэгэлд орж байна гэдгээ тогтоочно. Өрхүүдээр нь. Энийхэн дараа 8 сар гэхэд бол Монгол улсын энэ ядуу гэж үзэж байгаа энэ өрхүүдийг бид нар бүгдийг хэнийх нь хамгийн ядуу байна, хэнийх нь боломжтой байна гэдгийг ангилаа зааглаа гаргачихна. Тэгэхээр ингэж ангил заагсны дараа 5% нь халамжид хамруулах уу, 10% нь халамжид хамруулах уу гэдэг бол төрийн бодлого маш тодорхой болно гэсэн үг. Тэгэхээр яг энийг дагуулад хөдөлмөр эрхлэлтийг нь тавьж байгаа учраас бодлого энэ халамж авах хүмүүсийн тоо тодорхой боллоо. Энд зарцуулж болох хөрөнгийн хэмжээ багцуулаараа тодорхой болж байна. Тэгэхээр нөгөө талд нь энэ өрхүүд байгаа хөдөлмөрийн насны хүмүүсийг ажилд хамруулах гээд бусад хөтөлбөрүүдэд агуулад гараад ирж байгаа. Тэгэхээр бодлого бол
хөдөлмөр гэдэг тал руугаа шилжиж байгаа. Өнгөрсөн хугацаанд ер нь 360 гаруй мянган хүн одоо төрийн халамжинд одоо багтаж байсан гэхээр одоо халамжинд бас удаан хугацаанд багтаж байгаа тэр хүмүүсийн ер нь амьдралын түвшин амжиргаанууд ямар хуу байна, тэд ер нь хэдэн төгрөг авж гин. Ялангуяа одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэгээд цагаан таихны холбооныхон байнга одоо гомж гаргадаг. Үнэхээр амьдрахад хэцүү байна. Дээр нь ирж байгаа мөнгө нь бага, хөдөлмөр эрхлэх гэхээр байр байдгүй гэдэг ийм асуудлыг тавьдаг. Тэгэхээр баяр сайхан дарга та энэ хүмүүсээр нь хэдэн төгрөгийн халамж авдгийн төрөөс үзүүлж байгаа халамжийн бодлогоор хамрагдж байгаа иргэд бол нийтдээ 67 нэр төрлийн үйлчлэгээ үзүүлж байгаа. За эндээс бол хамгийн одоо зонхлох хувийг эзэлдэг нь бол доктортой сар болон одоо үйлчлэгээ авдаг төрөл бол нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж байна. Тэгэхээр сая өнгөрсөн онд бол цалин тэтгэврийг 30% нэмсэн. Тэгэхээр 41400 төгрөг авдаг гэсэн сард халамжийн тэтгэвэр. За энэ нь бол 53800 болж одоо өссөн байгаа л да. Тэгэхээр сарда 53800 төгрөг авч амьдрна гэдэг бол одоо ойлгомжтой. Өөрөөр хэлбэл энэ бол нөгөө л нийгмийн ядуу хэсэгтээ бол хамаарагдал явж л байгаа. Нөгөө талдаа өрх гэр бүлд нь бас орлого муутай ийм өрх толгоос айл өрхөд ус их олон байна. Тэгэхээр хөдөлмөрийн өсний доод хэмжээ бол 108,000 төгрөг байна. Тэгэхээр 53800 хүн амьдрна гэдэг бол өөр хэцүү. Тэгэхээр энэ дээр бол одоо төрөөс одоо яг нийгмийн халамж хамгаалалт хүртэж байх ёстой. Тийм хүмүүсээ бол тодорхойлъегээд тодорхойлоо сая нямхуу сайд ярьлаа. Хавтгаар болохгүй. Тэгээд тэндээсээ одоо тодорхой доод түвшинд байгаа хүмүүсийг аваад орлогыг орлуулан тооцоо гаргаад тооцчоод тэгээд эдгээр дээр энэ авж байгаа энэ тэтгэвэр дээр нэмж онцгой тохиолдлын тэтгэмж гэдгийг одоо шинээр бий болгоё гэдэг нийгмийн халамжийн багцуулын одоо шинжилсэн найруулгад оруулсан байна. Иймэрхүү замаар бас энэ хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх дээр нь одоо өрхийн одоо орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр бас нэмэгдэл одоо тэтгэмжүүдийг бол гаргаж байгаа. Шинэ хуулийн төслөө. За энэ одоо бодлого хэрэгжээд хууль батлагдаад явбал энэ хүмүүсийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ. Очих тэр үйлчлэгээнүүд нь бас төрөл үйлчлэгээр бас нэмэгдэх юм байна. Энэ дээр нэг зүйл байгаа юм л да. Одоо сая хэлж байна өрхүүдийн орлого нь бага байна гэж. Одоо тэр ядуу хүмүүст очиж байгаа мөнгө нь бага байна. Энийг бид нар маш сайн мэдж байгаа. Харин энийг зөв хүмүүст хавтгааруулаад өгөхгүй тулд л ядуу өрхүүдийг нь зэрэглэж гаргасан. Одоо энэс бид өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөр гээд одоо сая боловсруулаад дуусчлаа. Энэ халамжийн хууль батлагдгууд жилдээ 12500 өрхөд бид нар өрхтөн зориулаад одоо тэнд амьдарч байгаа том хүмүүст нь тэдэн мянган төгрөг, хүүхдүүд нь тэдэн мянган төгрөг гээд нийтдээ тэр өрхөд сар бүхэн очих тийм нэлээд том хэмжээний мөнгөнд үнэтэй ийм боломжийг хөтөлбөр хэрэгжүүлэгээ тавьчихсан байгаа юм. Тэгэхээр энэ хэрэг батлагдсан тохиолдолд хамгийн ядуу хэсгийг ерөөсөө орлогын хувьд шулуухан өөдөн татахтын хөтөлбөр үйлчилсэн байна. В 2011 оныг Монгол Улсын газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж болгон зарласан. Тэгэхээр одоо энэ чиглэл рүү бодлого явуулж ойлгож байгаа. Гэхдээ нэг юм статистик тоо байна. Хүний хөгжил сангийн мөнгөний төсөв нь бол 820 тэрбум төгрөгөөр одоо хэмжигдэж байгаа. Тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа. За энэ санхүүжилтийн хэмжээг өнөөдөр жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжих бол ажлын байр одоо бий болгож байгаа 30-аас 40 тэрбум төгрөгтэй харьцуулахад Монголын төр өнөөдөр халамжийг дэмжиж гэнэ үү? Үйлдвэрийг дэмжиж гэнэ үү гэдэг ер нь статистик бол баг хараад ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хөдөлмөр эрхлэлтийг сайн дэмжихгүй байгаа нь одоо төсөвж байгаа энэ бодис байдлаас харагдаад байна гэж олон эдийн засгчид хэлдэг. Тухайн жижиг дунд өнгөрсөн оны жижиг дунд үйлдвэрлэлийн зүйл одоо хаашаа явсан юм бэ ч гэдэг дээр. Тэгэхээр иргэний хөдөлгөөнд ямар байр суурьтай тухайлбал одоо яг би сайдын амнаас сонслоо энэ цэвэр улс төрийн амнаас да ямар нэгэн бодлогогүйгээр энэ мөнгийг тарааж байна гэж тийм. Хэрвээ манай засаг асуудалд өөрсдөө ингэж хандж байгаа бол энэ бол туйлын харамсалтай. Би бол яг зөвхөн тэр алдагдсан боломжийн асуудлаар ярмаар байна л да. Яг өнөөдөр хүний хөгжил сангаас зарцуулалтаас аялал 820 тэрбум төгрөг. Дээрээс нь яг нэг жинхэнэ халамж гэдэг юмгдэх юм бол бараг 1.80 1 триллион төгрөгийн асуудал энд яригдж байгаа байхгүй. Хэрвээ энэ 1 триллион төгрөгийг бид нар зөв зүйтэй зүйл зарцуулах юм бол ямар их нэмийн өгдөг бий болгож болох вэ? Тэг энэ эдийн засгаа яаж бодиттойгоор дэмжих вэ гэдэг маш тодорхой тэм төслүүдийг санхүүжүүлж болох энэ их хэмжээний мөнгийг ингэж салхинд хийсгэж ингэж хайж байгаа нь бол яа харахгүй туйлын харамсалтай. Зүгээр яг ингээ иргэдтэй уулзж хахад тэр дундаа ерэн зүгээр
ялангуяа Улаанбаатарын утааны асуудал бол яг үндэсний аюулгүй байдал нөлөөлөх хэмжээний болж байна л да. Сая 260 мянган хүн Улаанбаатар хотод амьдарч байна гэсэн судалгаа байсан. Энэ бол яхаггүй Монголын цөм хамгийн одоо Монгол гений гол төв бол Улаанбаатар хотод амьдарч байна. А гэтэл энд бол одоо гамшигын хэмжээний ийм одоо бүс нутгийн хэмжээнд асуудал ирчээд байхад иргэн бүр 20 мянган төгрөг тараах. За тэгэл одоо өөр ямар хэлбэрээр байдгийг энэ мөнгийг 1 триллион төгрөг ингэж тараад салхинд хэсгэж хайж байгаа нь бол туйлын харамсалтай. Энэ бол маш том одоо бодлогын гэхээсээ за бодлогын алдаа гэж хэлээ да. Манай өнөөгийн засгийн. А дээрэс нь та түрүү нэвтрүүлэх хэлгээд хэллээ. Яг одоо халамж гэдэг зүйл бол зайлшгүй байдгаа. Халамж бол зайлшгүй байх хэрэгтэй. А гэхдээ халамж бол яг байгаа онхол ёстой гэдэг нэг л асуудал байна. Тэрнээс ингэж хавтгаар уусан ийм халамжтай бас дэлхийд Монголоос хаана гэдгийг би бол мэдэхгүй юм байна. Ерөн зүгээр яг надтай бас олон хүмүүс уулздаг л да. Үнэхээр одоо тэр эмзэг давхаргын гэж ярьдаг, орон гэргүү, гудамжинд хоногддог тэр хүмүүстэй ингээ уулзч хахад яг одоо энэ засгийн газраас тараагаад байгаа мөнгө, энэ улсын төсвөөр одоо батлагдаад байгаа мөнгө нь яг тухайн иргэдтэй болохоор ерөөсөө очдоггүй юм шиг иймэрхүү дүр зураг сонсогддог байхгүй. Тэгэхээр энэ бол ер нь манай төрийн бодлого буруу байна. Төр сохор байна, төр дүлий байна гэж яг л хамгийн тод илэрлийн нүгээр илэрч ийл гэж харж байгаа юм л да. Энэ бол гэхдээ зөвхөн одоо халамж үйлчлэгийн чиглэлээр илэрч байгаа юм нэ. Бид нар бол за халамжийн тогтолцоог шүүмжээд явбал бас бидний цаг хугацаа ч одоо баг хүрэхгүй бах тийм ээ. Гэхдээ арай өөртөөс нь ер нь хөдөлмөр эрхлэе гэж хүсэж байгаа хүмүүсээ дэмжийе. Ялангуяа төр бол өөрөө ажлын байр бий болгож чадахгүй гэдэг хүлээж зөвшөөрсөн. Тэгэхээр хувийн хвшлийн ажлын байр бий болгож байгаа. Тэгэхээр бид нар хувийн хвшлийнхаа компаниуд төлөөж өнөд оюуны ундраа хоолингс компани ерхэд захирлыг урьж оролцуулж байгаа. Тэгэхээр тухайлбал танах одоо өнгөрсөн хугацаанд хичнээн ажлын байр бий болгосон. Ажлын байрынхаа тоог нэмээ гэхээр тийм ээ ямар одоо дарамт шалтгаууд байдгүй айсгүй боломжууд бий. За яг манай компани хувьд гэх юм бол өнгөрсөн одоо хугацаанд тухайлбал байгуулагдсан цагаас өнөөдрийг хүртэл нийт 1000 гаруй 1100 200-аад ажлын байрыг бий болгоод өөрсдийнхөө одоо үйл ажиллагааны хүрээнд тэр хүмүүсийг ажилуулад явж байгаа юм тоо бий. Манад үнэхээр одоо ажлын байр байхгүй байна уу гэвэл бас тийм биш байгаад байна. Ажлын байр байна. Байхдаа тэрийг яаж чанаржуулах вэ? Илүү одоо өшөө ажлын байрыг одоо илүү бий болгох тал дээр төрөөс ямар асуудлуудыг тавих ёстой гэхээр биднэрт ерөөсөө гол асуудал бол төрийн төвшөндч одоо нийгмийн төвшинч аливаа зүйлийг амжилттай хэрэгжүүлж зорилготой хүргэх юм бол зөв бодлого, төр нийгмийн тогтвортой байдал, за цаашлаад бол төрийнч бай, хувийнч бай хвшлийн аливаа одоо албан хаагчдын удирдлагуудын хариуцлагатай байдал гэдэг бол асар чухал зүйл болчиход байна гэж би ойлгож байгаа. Яг хөдөлмөрийн одоо талбарыг бий болгоё, ажлын байрыг бий болгоё гэд явхад бол хамгийн гол саад болж байгаа нэг ганц хоёр жишээг би зүгээр хэлээ л дээ. Нэгдүгээр нь юу гэхээр ерөөсөө зөв бодлого, тогтвортой байдал гэдэг юм бол манад үнэхээр дутагдж байна. Нөгөө өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалтын тогтвортой байдал. Хөрөнгө оруулалтыг нь орчинг бий болгож өгөөд би өнөөдөр хөрөнгө оруулалт хийхэд 5 жилийн дараа би ямар төвшөнд хүрэх үү гэдгээ төлөвлөх тийм боломж өнөөдөр Монголын бизнесийн орчинд алга байна. Хоёрдугаарт нь боловсон хүчний асуудал байна. Чадвартай, эрүүл, хариуцлагатай боловсон хүчин гэдэг асуудал ерөөсөө манад байхгүй болчихсон. Гуравдугаарт нь татварын асуудлууд байгаа. Давхар татварын асуудлууд байгаа. Энэ асуудлыг бас ярьж зэгцлэх ёстой асуудал байна. Би түрүү яагаад энэ хариуцлагагүй гэдэг юм уу, чадахгүй боловсон хүчин бий болоод байна гэхээр энэ эргээд нөгөө саяны ярьдаг халамжийн асуудалтайгаа холбогдоод байна. Халамжийг одоо хэтэрхий хавтгаар улсаар хүн болгон халамжлуулаад байвал эргээд энэ улс орныг энэ эдийн засгийг эргээд одоо нөгөө хойч үеийнхаа ирээдүйг хэн халамжлах вэ гэдэг асуудал бас энд хүндэгдэж ирж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ халамж гэдгийг бол авч үзэхэд энэ манай чин бүгд бүтэн хууль биш үү? Халамж тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль гэдэг. Энэ хуулийнхаа хүрээнд одоо улс төрчинч бай, иргэдэнч бай энэ хуулийнхаа хүрээнд асуудлуудыг хөндөд хуулиас гадуур ямар нэгэн тийм улс төрийн амлалт өгөхгүйгээр зөвхөн энэ хуулиа одоо сайжруулаад тухайн нийгэмд шаардлагатай одоо нийгмийн халамж авах ёстой хүмүүсийнхаа тэр халамжийн чиглэлийг нь одоо өндөр сайжруулад явах нь чухал юм байна. Одоо тухайлбал уул уурхаас салбарт бол Монгол төрийн бодлого тодорхой гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих юм хамтран ажиллан за ийм одоо хөнгөлтүүдийг үзүүлнэгээд гэрээ байгуулад бас яг хөрөнгө оруулалт хийж байгаа талдаач одоо үйлдвэрлэл ихтэй талдаач бас төрөөс одоо дэмжлэг үзүүлээд байгаа нь илт одоо мэдрэгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь зүгээр жирийн одоо тухайл оюуны ундраа компани энгийн одоо үйл ажиллагаа явахад ер нь төрийн бас дэмжлэгүүд мэдрэгдэг юм. Гэхдээ яг энэ бас харьцангуй ойлголттой мэдээж төрөөс бол одоо бодлогоодыг авч хэрэгжүүлж байна. Янз янзын одоо дэмжлэг тусалцаануудыг
үзүүлэх талаар ярьж байна, эхнээсээ арга хэмжээ авж байгаа. Гэхдээ энэ яаж хэрэгжиж байна гэдэг дээр бас нэлээд бодолцох, эргэж харгал асуудал байгаа. Уул уурхайн салбарч бай, бусад салбарууч бай, хөрөнгө оруулалтын орчин гэж бид нэр өнөөдөр яриад гадны дотны одоо хөрөнгө оруулагчдыг ураад мэдээж гадаад дотоодын хөрөнгө оруулалтгүйгээр бид нар бол энэ эдийн засгийг хөгжүүлэх ямар ч тийм боломж нөхцөл байхгүй гэдэг нь харагдаж байна. Хөрөнгө оруулалт оруулаа гэж тодорхой зорилго тавьчаад бодлого хэрэгжүүлчихэд эргээд тэрийгэ өөрсдөө үгүй хийдэг. Жишээ би ганцхан жишээ авъя л. Жишээ нь одоо уул уурхайн салбар үнэхээр Монголын одоо эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөөрэй гэдэг дээр дургу ярьж байгаа. Тэр хэмжээгээр гадны хөрөнгө оруулалтыг татаж оруулж ирж байгаа. Тэгээд энэ эдийн засаг нэг унтсан байсан эдийн засгаа босгож ирээд яг нэг тодорхой төвшөнд гаргахаас өмнө эргээд тэрийг одоо үгүй хийдэг юм нэг тийм тоглоомын маягийн бодлого яваад байна шүү дээ. Ягаад тэгэхээр хамгийн ихний одоо сүүлийн жишээг юм бол сая уул уурхайн компаниудын 256 ч билүү 300 лицензийг хүчингүй болгосон. Гэтэл тэрний өмнөхөн Монголд бол одоо хөрөнгө оруулах боломж төгсөнд байна. Хөрөнгө оруулъя гэдэг ойлголт төрсөн. Монголыг бол гадна дотногоо одоо сонирхож ирсэн. Гэхдээ сонирхсныхын хэрээр бид нэр одоо бодлогогүй хандах биш. Эдийн засгаа босгож авахаас өмнө одоо буруу бодлого болохгүй байна гэдэг дандаа болохгүй шийдвэр гаргадаг энэ одоо арга барил болох хэрэгтэй юм байна. Тэгэхээр ер нь ажлын байрны эрэлт, нийлүүлэлт хоёр одоо ерөөс хоорондоо авцалдахгүй байгаа тухай одоо хэлдэг. Эрэлт бол байгаа. Нийлүүлэлт бас хийя гэсэн хүмүүс одоо олон байдаг гэдэг. Гэхдээ ерөөсөө ажлын байрандаа өнөөдөр ажил хийж байгаа хүн алга, ажлын байр нь бас хөнгүүж байгаа тухай ер нь хэлээд байгаа. Тэгэхээр энэ эрэлт нийлүүлэлтийг нь яаж зохицуулах хэвээр? Нэг ийм зүйл байдаг л дээ. Одоо хүн бүхэн өөрийнхөө ажлын байр байна байхгүй гэж ярина. Нөгөөх нь өөрийнхөө бас л дүгнээд ажлах хүчин алга байна гэж ярих юм. Тэгэхээр энд ажлах хүчний тал дээр нэгдүгээрт нэг ийм зүйл вэ. Юусо дөрөв нь нэг үндсэн шалтгаан байна. Нэгдүгээрт энэ их архитэлд тэр хүнийг ажлын байранд тэнцвүүлэхгүй байна. Хоёрдугаар тэр хүний хүсэл гэж юм байх ёстой ажиллах. Тэр хүслийг нь энэ их халамж алга болгож байна. Гуравдугаарт одоо энэ боловсролын тогтолцооны гажуудал байна. Мэргэжтэй ажилчин бэлтгээгүй дандаа дээд боловсролтой хагас дутуу хүмүүс бэлтгээ хийцэн. Тэр хүн нь одоо энэ зах зээл дээр орох хэрэггүй амжилт байна. За дөрөвдөх нь бол одоо бидэнд хамаарах юм. Хөлбөрийн зах зээлийн ажлах хүчний төр зуушлал гэж юм байдаггүй байсан. Одоо бид харин энэ өөрсдийнхөө энийг хийж байна. Хөлбөрийн төв биржийг гаргаж ирээд ингээд хувийн зуушлалын албадыг бүрэн хэмжээгээр ажиллаж эхлээд зуушлалыг одоо бид гартаа хийж байна. Тэгээд хөлбөрийн ажлах хүчний нөөцийн бүртгэлийг бид бүрэн хэмжээнд гартаа хийж байна. За нөгөө талд нь боловсролын яамнаас бол одоо энэ мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг мянганы солилцоо сантаа хамтраад ингээд гаргаж ирж байна. За энэ бүхний цаана одоо нэг яригдчих үйл үү? Ажлын байр байна уу? Ажлын байр нь бол одоо сая хэлж байна. Ер нь би. Тэгэхдээ уул уурхайн салбар бол өнөөдөр ажлын байрыг тийм ихээр бий болгож чадахгүй. Энэ бол нөгөө талаас гэр бүлийн харилцааны талаас авч үзсэн ч гэсэн нөгөө талдаа бас л хортой үр дагуулдаг тийм ажлын байр. Тэгээ нөгөө талаас багтаамж багтаа. Хамгийн гол тэр ажлын байрууд бол боловсруулах салбар дээр гарч ирнэ. Энийг одоо хийхийн төлөө энэ засаг зориод явж байна. Нөгөө талд нь төр ажлын байрууд гэж байдаг. Эсвэл одоо жижиг хувийн хөвшилтөх ажлын байруудыг дэмжиж босгох гэж ажил байдаг. Энийг л бид нар одоо хөлбөрийн хэлтийг дэмжих сангаас маш өргөн хүрээнд тавьж хэрэгжүүлж байна л да. Одоо жишээлбэл уул уурхайн салбар, боловсруулах салбар ажилтнанд орлоочсон тэнд тэнцэхгүй тийм бүлэг хүмүүс бий. Ажил олох боломжгүй болсоод энэ хүмүүст зориулсан хөлбөрүүдийг бид хэрэгжүүлдэг. Жишээлбэл одоо өнгөрсөн ерөн болцоогоо ашиглах юм бол ажлын байрыг маш ихээр бий болгож болно гэдгийг бид харуулсан л да. Одоо өнгөрсөн жил үйлдвэр дээрх сургалтын хөтөлбөргээд хэрэгжүүлсэн. Нийт тэрүүн 400 сая төгрөгөөр бид 3600 хүнд ажлын байр бий болгоод оруулсан. Тэр юу хийсэн бэ гэвэл ерөөсөө л ажил олгогчтой хамтраад хуучин гажиг сургадаг байсан тогтолцоог нь өөрчлөөл газар дээрээ үйлдвэр дээрээ сурах бид сургалтынхан мөнгө хоол унааныхын зардлыг өгье гэдэг. Ингээд дараа нь чи наад хүмүүсээс ажилд аваарай гэхээр 3 сарын турш сургаж явах тэр хүнээ харж байгааг нь хэн нь архиуд юм байна, хэн нь ажил хийд юм байна гэдгийг хараад авчиж байгаа. Яг энэ шиг оюутны хөтөлбөр эрхлэлтгээд явуулсан. Энэ бол оюутнуудыг цагийн ажил зуучилсан. Одоо оюутнуудынд 60-70 мянгаар хамрагч байна.
одоо сургуулиуд 40 хүсэлт тавьсан энэ жил бид энэ сургуулиудын тоог нэмэх гэж байна. Малчтын хөдөлмөр эрхлэлгээд явж байна. Одоо 10 аймаг дээр нэг аймаг дээр 3 сумд одоо энэ залуу малчид энд хамрагдахын тулд маш их хүсэлт тавьдаг болсон. Бид одоо аймагуудын тоог нэмж байна, сумын тоог нэмж байна. Яагаад гэвэл энэ зуд болоод өнгөрсний дараа манай сургалтанд хамрагдаад, бүрэн хэмжээний сургалтанд хамрагдаад цөөхөн тооны мал аваад амьдрал дээрээ гарсан залуучууд л зууданд нэрвэгцэнгүй. Тэгэхээр энэ хүмүүс хэрэгцээтэй байсан зүйл нь бол тэр амьдралын туршлага олох, бүх талын дэмжлэг авах ийм зүйл байсан байна. Тэгэхээр бид нар илрүүлээ одоо хөгжил хамтдаа гэж нэрсэн учиртай. Яагаад гэвэл одоо тухайлбал сая одоо мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн тухай асуудлыг хөндлөө. За энэ өндөр хоолны захирал одоо ажлын байр байгаа тухай хөндлөө. Гэтэл өнөөдөр боловсон хүчний чадамж Монголд алдагдсан гэдгийг хаана хүлэмжширдэг. Өнөөдөр ажиллаж байгаа байхгүй секретээ давхраг бол төв хэмжээ зузаарсан. За ингээ ажиллаж байгаа ингээ бэлдээ гэхэд өнөөдөр сургалт үйлдвэрийн төвүүдэд төслөөр явж байгаа сургалт үйлдвэрийн төвүүд дахиад одоо ажлын байрны шаардлага хангахгүй босон хүчин бэлтгэнэ гэдгийг олон хувийн компани хүмүүс одоо эмзэглэж байгаа. Тэгэхээр би баяр сайхан дээрээс асуух гэдэг л да. Та босрлын яамны яг тийм ээ одоо мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвтэй тэр байгуулж байгаа хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа юу? Өнөөдөр уул уурхайн салбарт орчин үеийн технологи орчоод байхад тэнд өнөөдөр алах түвшин дээр тийм ээ одоо мэргэжтэн бэлтгэх гээд байна. Өнөөдөр одоо сургалтын төвүүд онлайн систем шилжиж байхад өнөөдөр өмнөх те зүгээр хоосон лангуудаар бэлддэг тийм одоо багш нарыг гарах гэдэг тоогоочны хувьд ч гэсэн технологи өөрчлөгдсөн гэдгийг хаанаа олон мэдлэгтэй хүмүүс хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо яам хэр хоорондоо хамтдаа байж чаддیں۔ За тэгэхээр энэ бол ерөөсөө хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хүрээнд яригдах хамгийн чухал асуудал. За 90 оноос өмнө бол Темсийн тогтолцоогоор одоо ажил хүчнээ бол бэлддэг, эргэлтийнхаа судалгаа хийдэг, тэрэн дээрээ тохирсон хүмүүсээ сургаад гарсан хүмүүсээ ажилтаа болгож явж байсан. Энэ тогтолцоо 90 онд бол байхгүй болсон. За энийг нөхөх одоо зах зээлийн одоо тэр тогтолцоо нь бол байхгүй байж байгаа. Одоо л бүрэлдэж бий болох гэж байна шүү дээ. Үндсэндээ 20 жил хоосон явсан орон зай дээр бэлдэж чадсангүй. Энэ хугацаанд өмнө бэлдсэн боловсон хүчин маань хөгшөрсөн байна, хоцрогдсон байна. За нөгөө талдаа бол шинэ технологи, шинэ одоо түүхий бараа материал, шинэ бизнесийн ийм одоо бүхлөтэн эдийн засаг бий боллоо. Тэгээ энэндээ уялдуулсан ажил хүчээ бол бэлдэж чадаагүй. Энийг бол шулуухан хэлэх хэрэгтэй. Тэгээ одоо цаашаа яах юм хэр үндсэндээ одоо энэ темсүүдийн орон дээр бий болсон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг орчин үеийн одоо ийм сургалтын төв болгох шаардлагатай. Дэлхийн стандартын төвшөнд хүрсэн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг яаралтай бий болгох хэрэгтэй. Эндээс л одоо ажил хүчнээ бэлдэнэ. Өөрөөр хэлбэл энэ дээр суралцах, дадлах их тэр орчин байшин сургалтын орчныг бий болгох хэрэгтэй. Энэ дээр бол томоохон хөрөнгө оруулалт шаардлагатай. Нөгөө талдаа дадлах их тоног төхөөрөмж орчин үеийн та сая хэллээ. Энэ одоо нэг шаардлагатай. Тэгээ ингээд тооцоод үзэх юм бол нэг дор хамгийн багадаа 50 сая доллар хэрэгтэй байна. Энэ хэмжээний мөнгийг улсын одоо төсвийн хөрөнгө оруулалтаар хийж чадахгүй байна. За яг хоо мянганы сорлын сан бол яг энэ чиглэлд бол одоо чадах бэхжүүлээ багш нарын одоо сургая гэсэн ийм одоо төсөл хэрэгжээд явж байна. Энэ бол эхлэл. Гэтэ энэ тогтолцоо бий болоход тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй. Хөрөнгө хүч хэрэгтэй. Өөрөлдөө та сайн хэлж 50 сая доллар хэрэгтэй гэж. Ер нь бол одоо манай монголчууд ч өмнө нь бол нэг сая төгрөгийн саятнаар ярьдаг байсан бол одоо зарим хөрөнгөтнүүд одоо сая доллар ярьдаг. 50 сая доллар гэдэг одоо манай 3 их 80 зарим тохиолдолд 8 их 80-аар төсөв ярьж байгаа газар бол бас зориг гаргаад хийчихтэй боломжтой ажил хийж одоо хүмүүс харж байгаа шүү дээ. Энийг яагаад одоо их хурлд нь оруулж өгдөг засгийн газар нь хаана очиж дэмжлэг нь унчдээ. За нодлон бол засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг мэргэжлийн боловсрол сургалтын агентлаг газар байгуулагдсан шүү дээ. За энэ агентлаг бол энэ асуудлыг хариуцсан явж байгаа. За манай агентлагийн хувьд бол хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцдаг хувьд энэ агентлагт бол хамтаа ажиллагаагаа их сайн явуулж байгаа. Тухайлх нь бол оюутлогоо төслийн хүрээнд одоо жил тутам 3300 ажилчин бэлтгэхээр одоо ийм хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн 13 одоо мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй гэрээ байгуулад хүмүүсийн хэлцэлтэйг авах сургаж байна. За түрүүний таны ярьдагтай бол сургалтын чанарын асуудал дээр бол ярих юм байгаа. Гэхдээ бол ямар ч байсан энэ хүмүүсийг сургаж байна. За оюутлогоо энэ сургалтын зарлалыг л гаргаж байгаа. Тэгээ энэ хүмүүсийг одоо ажилтаа болох үедээс мянганы сорилын сангаас хийсэн төв судалгаагаар бол Монголд хамгийн их эрэлттэй байгаа 18 мэргэжлэр сургаж байгаа. Тэгээ инхээр та түрүү асуусан энэ боловсролын байгууллагатай яаж хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр бид бол яг энэ
сургалтын чиглэл дээр бол хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ийм хийх ёстой гэдэг зүйлээ бол бид бас ажлын шугамар ярьж л байгаа л да. Магадгүй одоо халамж хүртэж байгаа хүн хөлбөмбөр эрхлэх сонирхолгүй болчтой юм байна нийгэмд. Одоо олон жилийн бид харлаа тийм ээ гэр бүлийн мөнгө, хүүхдийн мөнгө, одоо цаашлаад эрдэнийн хувь одоо эрдэнийн эх орны шиг гэдэг. Энэ халамж авч байгаа хүн чинь бэлэн мөнгө гэрт нь 5 ам бол гэхэд 100 сая төгрөг шууд орж иж болохоос 100 сая төгрөгийн төлөө одоо хөлбөмбөрлөх сонирхолгүй болж байна гэсэн ийм шүүмжлийг одоо иргэд хэлээд байгаа байхгүй юу? А зарим бол хүмүүс энэ мөнгөө оновчтой зарцуулъя гэж. Тэгээ одоо улсын хурлд өргөн баригдаад байгаа хуулийн төслүүд энийг бас одоо тасгсан хуулийн төслөд орж байгаа юу? Այսօр бас яаж улс төрийн шийдлээр өөрчилж болох те хуулийн төсөл явж байгаа. Ер нь бол яг хуу танаа нэвтрүүлгийн ураач гэсэн бас хөгжил хамттай юм байна шүү дээ тийм. Хөгжил гэдэг бол яг харахгүй ажилтай, цалинтай Монгол хүнд гэж ойлгох хэрэгтэй. Засгийн газар 2011 оны театр үнчилсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж болгосон. Сайхан лоодсон ураа. А гэхдээ нэг талаас одоо баруун гараараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжижээ зүүн гараараа 1 триллион төгрөг биллионер тараахаар улсын төсөв оруулаад тэр нь батлагдсан байна гэдэг бол энэ бол хөдөлмөр эрхлэлтийг харимж боомлж байгаа ийм жил болно гэж бид харж байгаа л да. Яагаад гэвэл энэ их мөнгийг биллионер тараах гэдэг бол нөгөө талаас инфляцийг харахгүй хөргөдөн. Манай гол импортлогч бүгд Хятад улс ихэд 2010 онд инфляц нь бүх үеийнхаа түвшинд рекорд хамгийн дээд түвшиндээ хүрлээ. 2011 онд ч гэсэн инфляцийн түвшин рекорд бас эвднэ гэсэн юм судалгаа байна. А тэгэхээр нөгөө манай төв банкчин нөгөө засаг нь ингээд мөнгө тараагаад ирэхээр яа харахгүй мөнгөний хатуу бодлого баримтлаад бодлогынхаа хүүг нэмээд тэгээд эдийн засгаас мөнгө татах бодлого эхнээсээ эхэлж ийн л та. Энэ нэргээд энэ яг одоо ажил олгогч бизнесийн нөхцөлөд маань нөгөө банкнаас олгодог зээл нь багасна. Жижиг дунд үйлдвэрүүд бол банкны зээлэн дээр л тогтно шүү дээ. Жижиг дундаас гадна том бизнесүүд ч гэсэн. Тэгэхээр манай засгийн газар нэг талаараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэж баруун талаараа сайхан лооцсон тавьчаад нөгөө талаараа энэ их мөнгийг ингэж биллионер тарааж иргэдэг бол 2011 он бол харин ч инфляц дээд зэгтээ тулсан жил болно. Өнөөдөр одоо 400-500 төгрөгөөр өрнөлдөж байгаа талх бол бас 1000 төгрөг бол битгий гайхаараа нөгөө талаас ажлын байр нэмэгдэх боломж олдсоо байхгүй юм жил болж байгаа. Ерөн зүгээр сайд дарга нарын яриаг ингээд сонсохоор сүүлийн үе телевизээр ч гэсэн үзэхээр ер нь болохгүй гэдэг дээр яг нэгний хөдөлгөөнийхөнтэй бүгд ингээд санал нэгдэл бүгдээрээ л нэг талаас суугаад яриад байгаа байхгүй. Би бол энэ дээр гайхаж байна. Яг одоо юу хийх, ямар одоо үйлдэл, ямар одоо шийдвэр одоо гаргаад энэ бүгдийг өөрчлөх вэ гэдэг дээр харин иргэний зэрэг дутаад байгаа юм шиг байна л да. Угтаа энэ 2011 онд ингэж триллионоор нь тараах гэж байгаа мөнгийг бол тараахгүй байх иргэний зэрэг Монгол улсын ерөнхий сайд байх ёстой байсан. Ер нь улс төрч хүн гэдэг бол ёс зүйтэйгээс гадна иргэний зэрэгтэй байх ёстой. Манай өнөөгийн ерөнхий сайд хэрвээ иргэний зэрэгтэй улс төрийн ёс суртахуунтай хүн байсан бол энэ триллион төгрөгийг өнөөдөр биллионер тарааснаар Монгол улсын эдийн засгийг ёстой нөгөө хөрсөөр нэргүүлэх энэ дампуур руу чирэх юм байна. Бид нар бас 2008 оны сонгуульд бас үнэхээр буруу зүйл амлажээ. Манай тэр үеийн дарга баяр буруу зүйл амлажээгээд сайн дураараа огцорсон байсан бол Сүхбаатарын Батбол гэдэг хүнийг харин илүү өөр нүдээр харах байсан болов уу гэж ойлгож байна. 1 триллион төгрөг биллионер тараана гэдэг бол нэг өсөндөө хямралчны нөгөөлөхөд бүрэн дуусаагүй. Өнөөдөр Европын холбоонд тэгэхэд Португалийн асуудал хэцүү болоод эхэллээ. Португал одоо Хятад, Японд л одоо өөрийнхөө засгийн газрын өрийн бичгийг зарахгүй бол ерөнхийдөө цаашдаа бол одоо нөгөө Исландын хараас бүрийн боллоо шүү дээ. Еврозон ч гэсэн задраад хамгийн анхны улс Словак гэхэд еврогийн мөнгнөөс татгалзаад буцаад крон руугаа шилжиж байна тийм. Энэ бүгд чинь Германы Бундестагт ч гэсэн ерөнхийдөө еврозоноос гарья гэдэг ихний дуу хоолой гарч эхэлж байна. Нөгөө 2008 оноос эхэлсэн хямралч өнөөдөр бүрэн дуусаагүй байгаа байхгүй. Зүгээр яг Монголын азтай энүүхэн урд хөлийн цаан Хятад гэж аврах том эдийн засаг ямар ч одоо зүйлийг өөрийнхөө бүрэн шингээх чадвартай ийм том эдийн засаг байгаа даа л өнөөдөр нөгөө газрын дороос гараад байгаа юм ямар ч хүнээр хамаагүй худалдаж аваад байгаа да өнөөдөр бид нар хямрал дууссан юм шиг мөнгөтэй болсон юм шиг ингэж асуудал хандж байгаас биш яг өнөөдрийн засгийн явуулж байгаа бодлого бол Монгол улсын эсрэг бодлогоо гэдэг нэг үгээр хэлчихэд болохоор бодлого. Энэ ихэн чөлөөний зөвшөөрнө. 1 триллион төгрөг биллионер тараасны дараа энэ улсад юу болох вэ? Одоо түрүүн сайд хэлж байна л да архитектурт бол яа харахгүй том асуудлаа гэж бас хөдөлмөр эрхлэлтэд боомжуулж байгаа нэг асуудал. Сард 20,000 төгрөг авч байгаа хүн архи хүн. Архил уу. Би бол маш итгэлтэй байна энэ дээр. Өнгөрсөн сараас эхлээд өнгөрсөн жилийн сүүлээс эхлээд тараасан мөнгө өөрөөр хэлбэл архины үйлдвэрлэлийн нэмэгдэл хоёр бол яг одоо яг ижил хамааралтай яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ жил сар болгон 20,000 төгрөг өгнө гэдэг бол сар болгон тогтмол архитэлт бол өшөө илүү нэмэгдэнэ. Тэгэхээр яагаад ингээ манай засаг лоозон бол яриад ингээд асуудал ярихдаа их зүг ярьдаг мөртлөө цаагаараа хийж байгаа ажил нь яг нөгөө эргээд хөрсөн дээр бодлогоороо тэр арт түмэн дээр буух юм эргээд энэ улсын эсрэг дандаа юм хийгээд байна л да. Тэгэхээр энэ бүгдийг бол зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг дээр манай иргэний хөдөлгөөний нөхцөл бол одоо 100% сэтгэл санаа нэг байгаа. Ерөнхийдөө өнөөдрийн засгаас нэг их юм хүлээгээд тэрэггүй. Яаж чаар энэ улсыг бүр дампуурлын зарлуулчихгүй нөгөө Исланд шиг болгочихгүй дээр нь энэ хүмүүсээс энэ засгийг авах вэ гэдэг асуудал үлдэж байна гэж харж байгаа. Тэгэхээр за энэ юм байна л да. Энэ бол үнэхээр улс төрийн амлалт. Ингээд одоо
амлалтаасаа буцах гэсэн чинь нөгөө талд нь амлалт нэг арт түмний хөдөлгөөн гараад ирсэн байдаг. Үнэхээр бид бол ойлгож байна. Магнагийн хэлдэг үнэн. Үнэхээр энэ бол буруу юм аа. Нөгөө талд нь инфляц өснө гэдгийг эдийн засгийн байгууллагууд тооцоо гаргацсан. Энийг хэрвээ хөдөлмөр эрхлэлт рүү хийсэн бол юу болох вэ гэдгийг бид маш сайн мэдж байна. Гэхдээ амлалт нөгөө талдаа бас л болохгүй байдаг юм байна л да. Тэгэхээр нэг талаас амлалтаа биелүүд гэж шахаж байгаа тэр хэсгийн ард бас л нөгөө ядуу өрхүүд байгаа байх. Ямар ч байсан мөнгө өгнө гэсэн тэрийг авъя. Үгүй бол одоо эрхчил сонгуул болно. Сонгуульд орохдоо нэгэнд амлалтсан хүмүүс яах вэ? Монголынхоор нөгөө ам алдууд барьж болдгоо гэдгийг л болчиход байна л. Тэгэхээр энэ дээр үнэхээр иргэний зориг гарах ёстой байсан уу, яах байсан гэдгийг их хурл өөрөө нэг удаа аваад хэлцүү зүгээр болов гэж бодоод байна. Тэгэхээр улсын хурлын гишүүний өөрчлөлт тэгээд нэвтрүүлэгт маань оролцоогүй тэгэхээр их хурл хэлцэх асуудал ялангуяа хөдөлмөр халамж үйлчлэгийн чиглэлээр бол их байгаа тийм ээ, багц хуулиуд орчоод бас зарим нь батлагдаагүй байгаа гэж би одоо мэдж байна. Тэгэхээр ер нь бол яг одоо өнгөрсөн онд хичнээн хүнийг ажлын байртаа болгосон юм. Тэр хүмүүс хэдэн төрлийн цалинтай болсон бэ сайдаа? Одоо бид цалингийн тооцоо хийгээд үчихэд за нийт төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн цалин 300 мянган төгрөг гэдэг дунд чинь. Тэр хувийн хөвшилд ажиллаж байгаа хүмүүсийн цалин болоод энэс ялимгүй өндөр байдаг. 320 мянган төгрөг орчимд гардаг. Гэхдээ энэ яагаад ингэж гардаг юм гэхээр ер нь нийт хувийн хөвшилд ажиллаж байгаа хүмүүстэр бол цалингийн сангийнхан тэрбум тэрлэн 500 тэрбум төгрөгийн цалингийн сан байдаг л да. Тэгэхээр тэрнээс одоо ингээд бодоод үзэхээр нөгөө хувийн хөвшилд ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгжүүдийн 80 гаруй хувь нь 9 хүртэл ажилладаг ийм байгууллагууд байдаг. Эдний цалин их өндөр биш мөртлөө нөгөө 20% дээр байгаа өндөр цалинтай хэсгийнх нь цалин дундчлаад үсгээр ингэж гараад байгаа юм л да. Түүнээс биш одоо гадна талдаа бол үнэхээр бага цалин авч яхад та нар өндөр дундаж хэлж яах гэж яг дундчлаад үсгээр ингэж гарддаг. Гэхдээ одоо бид нар энийг өсгөхийн тулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хуучин засгийн газраас хатуу тогтоочдөг байсан. 108 мянган төгрөг гэх. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хуулийг бид сая шинжилгээ гаргачлаа. Энэ хуулиараа бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 3 тал хамтарч тогтооно. Нийгмийн зөвшөөрлийн 3 тал. Ажил олгогч үйлдвэр чинь төр 3. Хамт сууж агаад энийг нэг жишгийн тогтоогоор 120 мянга гэж тогтоовол нөгөө талд нь нөгөө салбар дээрээ энээс дээшлүүр тогтоож болно гэдгийг нь хийж өгөхөөр ингээд зохицуулчихсан. Тэгэхээр цалинг бол одоо төрийн албан хаагчдын цалинг одоо байгууллага бүхэн өөрөөр тогтоодог бас нэг жоохон замбраагүй юм явж байгаа. Одоо бид нар энийг зэгцэлж байна. Нэгдүгээр үйлрэл дуусгаад бид засгийн газарт оруулна. Ерөөсөө төрийн албанд багш эмчнэр жишээлбэл байх үгүй юу? Энэ цалингийнхын хэмжээ ямар байх юм? Тэр салбар болгоны хуулийн дээр байгаа тэрийг хоолн урамшуул явах юм уу үгүй юм уу гэдгийг нэг мөрчигчлэн. Яг ингэнгүүт нөгөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох үед энээс дагаад цаат талдаа салбарууд дээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгийн тодорхой хэмжээнд өргөж өгөө. Жишээлбэл уул уурхай салбар дээр өргөж өгөөд тэнд хүмүүс одоо авч байгаагаас хамаагүй өндөр хэмжээнд цалин авах болцоог тавьж өгөөд ингээд явах болцоотой болж байгаа. Тэгэхээр цалингийн бодлого нэлээд сайн зэгцэрнэ энэ жил. Тэгэхээр оюуны ундраа одоо холдинг группийн ерөнхий захирлаас би асуухад ер нь одоо ингээд төрийн хүн байна, одоо иргэний хөдөлгөөний хүн байна, агентлагийн одоо дарга сууж байна. Тэгэхээр одоо хувийн хөвчлийнхний хувьд бид нар хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжиж, энэ онд дэмжиж ажлын байраа нэмье. Тэгээ яг нэмээд өгье гэхээр одоо яг юу хэрэгтэй? Одоо та одоо тухайл ажлын байрыг 1100 ажилтнаа гэж тий дахиад 50-аар нэмье л. Одоо энэ онд 50 ажлын байр нэмье. Тэр юу одоо таны өмнө тулгамдаад байдаг юм? Яг ер нь бол би түрүүн бас хэлсэн дээ. Хамгийн түрүүн хууль эрх зүйн тогтвортой орчин байх хэрэгтэй. Дээрээс нь энэ одоо альва төсөл төлөө хэрэгжүүлэх ажлын байрыг бий болгоход бол мэдээж хувийн хвшлийн тулгуурдаг хамгийн том асуудал бол санхүүжилтийн асуудал гэдэг. Санхүүжилтийн асуудлыг шийдэхээр одоо Монгол улсын хэмжээнд томоохон төслийг хэрэгжүүлэх тэр санхүүжилтийг шийдэх тийм боломж нөхцөл банк санхүүгийн байгууллагын их үүсрүүд нь алга. Тэр би юу гэж хэлэх гэж байгаа яг зөвхөн бид нар өнөөдөр ингээд альч төвшөнд яриад суухаараа бол бүгд сайхан санаа нэгддэг. Түрүүн бас магнаа хэлсэн. Ингээд гараад явахаараа хийж байгаа үйлдэл нь хэлсэн одоо амлалттайгаа зөрдөг.
нэг асуудлыг ярьдаг, нөгөө асуудлаа үүсгдэг. Тэр ярьсан асуудлаа үйлдэлээр үүсгдэг юм байдал. Энийг одоо бас анхаарах нь цаг нь болжээ гэж. Нөгөө талаараа бол энэ ажлын байрыг бий болгоход манад үнэхээр бас мөнгө байхгүй нэг гэдэг бол байгаад байгаа юм, харагдаад байгаа юм шиг. Гэтэл тэр мөнгийг зөв зарцуулах одоо бүршүүрэг нь бодлого нь хэрэгтэй байдаг. Өнөөдрийн байдлаар хүн болгонд 70,000 төгрөг өгнө гэж. Тэгээ энэ 70,000 төгрөгийг бид нар 2,700,000 хүнд үржүүлэх юм бол 189 тэрбум төгрөг болчих. Тэгэхэд өнөөдөр эргээд бид нар ингээ бизнес хийх гээд нэг байшин барилга барья, эсвэл нэг орон сууц барья гэхээр дулааны асуудал иргэдэг. Одоо ингээд зөвхөн нэг аж ахуйн нэгжийн биш, улс орны хэмжээнд энэ цахилгааны асуудал, дэд үтсийн асуудал яаж шийдвүү гэдэг асуудал иргэдэг. Тэгээ нөгөө шинэ 5 дугаар их үзүүрээ барья гэхээр 800 сая доллар хэрэгтэй гэж байгаа байхгүй. Гэвтэл саяны энэ тарааж байгаа мөнгөөр 2 тэр хэмжээний одоо 2 цахилгаан станцыг барих хэмжээний мөнгийг зүгээр ингээд тараагаад өгч чинь. Энэ эргээд ямар сөрөг үр дагавар авчирж байгаа нөхөр яг өнөөдөр улс орны эдийн засаг энэ хөгжлийг нуруундаа өрч байгаа, бизнес ихнийг туйлдуулж байгаа, инфляцийг өсгөж байгаа. Эргээд нөгөө талаараа энэ нөгөө хүмүүсийг хариуцлагагүй болгож байгаа. Монголд одоо иргэдийг оюун ухааны хөгжлийн байхгүй болгож байна. Хувь хүний болон нийгмийн хариуцлагагүй болгож байна. Ямар нэгэн тийм одоо өөрөө өөртөө хүлээх тийм одоо үүрэг хариуцлагагүй болгочихж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс нь ямар байдалд тасчаад ирнэхээр хувь хүн болвол аль болох одоо хариуцлага үүрхгүйгээр хармаандаа мөнгөийг тийм сэтгэлгээтэй болцсон. Улс төр одоо энэ төрийн төвшөнд болохоор яд үхээр аль болох хариуцлагагүй багтаа эрх мэдэл ихтэй. Тэгээд энэ одоо халамж гэдэг юмыг давтааруулаа хийсэн. Ийм асуудал байгаад. Нэвтрүүлгэндээ онцолж болсон юм дунгуй ширээ авсан. Яагаад гэвэл бид нар хөгжлийн төлөө хамтдаа явъя тийм ээ, цаашаа ер нь явъя. Заавал одоо иргэний хөдөлгөөн гэхгүй, төрийн гэлтгүү тийм ээ, одоо хувийн хвшлийн гэхгүй, жирийн аж ахуйн иргэн гэлтгүү дунгуй ширээ таарч суужгаад хөгжлийн төлөө хамтдаа яв гэдэг. Бид нар яагаад одоо хөгжлийн төлөө яг хамтдаа явж чадахгүй байгаа юм ер нь. Яагаад явж чаддгүй вэ гэдэг одоо асуулт манай одоо нэвтрүүлгийн та бүхэнд одоо тавьж байгаа. Тийм манай нэвтрүүлэгтэй холбоотой асуулт. Тэгэхээр баяр сайхан дараагаас ахвал яагаад Монгол улс хөгжлийн төлөө хамтдаа явж чаддгүй бол төртөөгөө иргэнтэйгээ, хувийн хвшилтэйгээ, иргэний хөдөлгөөнүүдтэйгээ улс төрийн намуудтайгаа хамт гэж. Таны бодол. Одоо энэ бол ерөөс албан тушаалын бодол биш шүү ер нь. Тэгэхээр хувь хүнийхээ бодлыг хэлэхэд бол тодорхой зэгцтэй тийм төрийн бодлого шаардж нийгмийн амьдрал. За энийг бол бүх төвшөнд ярьж байна. Ярьж бас чадж байна. Маш тодорхой болох хэрэгтэй, эрэм дараатай. Тэгээ шинэ бодлого одоо заашгүй шаардлагатай байгааг харуулж байна. Зөвхөн мөнгөтэй яваад хөгжлийн асуудал ярихгүй. Хамгийн гол нь хүн рүүгээ чиглэсэн бодтой. Тэгээ дистараатай. Ийм л одоо бодлого өгүүлэгдээд байна да. Тэгээ хоёрдугаар гэх юм бол эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Зангидсан гарших сахилах бот хэрэгтэй байна. Бүх төвшөнд. За хамгийн гол юм бол хэн ажлын байрыг бий болгох юм гэхээр хувийн хвшил. Хувийн хвшил дотроо бас олон янз байгаа. Тэр болгонд тохирсон ийм уян хатан хятад маркийн ийм бодлого бас өгүүлэгдэж байна. Тэгэхээр манайх одоо яаж юм гэхээр энэ стандартууд тохирохгүй байна. Америкийн стандарт зарим нь хулцдаг юм шиг байгаа. Европ стандарт л гэдэг. Зарим нь одоо ямар ч стандарт байгаа юм. Тэгэхэд хувийн жижиг дөнгөж одоо өөрийгөө босгох гээд явж байгаа компанидар маш том компани стандарт тулгдаг байх жишээ нь. Гэх мэтлэнгийн энэ олон зүйлээ одоо зэгцлээд явах тул болохгүй юм байхгүй л да. Гэхдээ эхлээд энэ шийдвэр гаргахын тулд нийгмээрээ ингэж ярилцах нь бас зөв байх. Цөмөрөө бас шүүмжлэлтэй хандах нь зөв байх. Тэгэл одоо хамгийн гол нь шийдвэр хүлээгдэж байна. Шийдэл хүлээгдэж байна л гэж одоо хэлмээр. Сайд үү? Ер нь нийгэм хамтдаа явъя гэвэл бүх юм ил тодол ярилцах хэрэгтэй болно. Иргэний нийгмийнхаа байгууллагуудыг дайсан шиг үзээд аж болохгүй. Иргэний нийгмийн байгууллагууд нь төрийг мангас шиг хараад аж болохгүй. Тэгэхээр бид нар энийг бодит амьдрал дээр харлаа л да. Өмнө нь бол нийгмийн даатгалын үндэсний зөвлөл дээр ажил олгогч үйлдвэрчин төр гурав барилж авахтаа тулаал хэрэлцдэг асуудал нь явдаггүй байсан. Одоо эдгээр донд бүх асуудлыг нь ил тавьчихсан. Тэгсэн одоо 2 жилийн хугацаанд бид нар энэ нийгмийн даатгалын салбарт байсан асар олон ужигэрсэн асуудлыг бүгдийг шийдчихсэн. Тэгэхээр үйлдвэрчинд
ажил олгогч хоёртоо бид жишээлбэл нэг ширээний ард сууж агаад хуучин үгүй танаа өгсөн сандыг оруулахгүй гэж байгаа шууд дайруулаад хуулиа оруулцдаг байсан бол хөдөлмөрийн өсөлтийн доод хэмжээний хуулийг бид бүтэн жил яриад эцэст нь яг ойлгоцлоо гэдээ оруулсан 3 тал. Ингэхээр тэнд ямар нэг маргаан гарахгүй байна. Дөнгөж сая би голомт банкн дээр бас л тэтгэврийн тогтолцоог 3 дахь давхаргыг нь одоо бүх банк санхүүгийн байгууллагуудыг цуглуулж байгаад ажил олгогч үйлдвэрчтэй хамт сууж байгаад ярьж байгаад ирлээ. Тэгэхээр энийг хэрвээ нуугаад орсон бол нөгөө талд нь хууль түүхийг гарна. Тэгээд нөгөө талд нь бас л бухимдал үүснэ. Хувийн хвшлийнхнийг хийх ёстой ажлыг огт асуулгүйгээр оруулаад ишээлнэ шүү дээ. Тэгэхээр жижиг эрх ашигаа мартмаар байгаа юм. Хэрв энэ жижиг эрх ашигуудаа мартаад одоо наманч тэр иргэний нийгмийн байгууллагч тэр бусад төрийн бус байгууллагууд нь тэр төрийн байгууллагч тэр бүгдээрээ өөрсдийнхөө жижигхэн эрх ашигаа мартаад гол юм дээрээ төвлөрч чадах юм бол дахин сайн суугаад уулзаад ярьж чадах юм бол ямар ч асуудал шийдэж болно. Түүнээс хүчээр зөвхөн нэг л жижигхэн эрх ашиг гэдгийн ард сонгуулийн ялалтаж байж болно. Эсвэл эдийн засгийн жижигхэн эрх ашигч байж болно. Ийм үнний төлөө яваад ах юм бол энэ нийгэмд эвлэх болцоо байхгүй. Тэгэхээр сайн ярилцах хэрэгтэй л. Дүгнэлт өнөөдрийн бас манай нэвтрүүлгийн үзэгчдээ сонссон болов уу гэж ойлгож байна. Монгол улс жилдээ 1 их 80 буюу бараг 1 триллион төгрөг халамжиндаа зарцуулж байна. Гэхдээ хамгийн очих хөстэй өөрхий яг жинхэнэ очих хөстэй эрдэнэ сард 50 мянган төгрөг авдаг юм байна. Өнөөдөр 50 мянган төгрөг гэдэг бол аяг хоолны юм шүү дээ яг үнэндээ. Тэгэхэд энэ бол ер нь бол энэ халамжийн бодлого бол бүрэн дампуурсны хамгийн тод жишээ бол яхахгүй. Нөгөө талаар 1 триллион төгрөгийг өөрөө биллионер тараана гэдэг бол нөгөө талаас нөгөө хөдөлмөрийг дэмжинэ гэдэг байгаа энэ бизнес эрхлэгчдтэйгээ бол нөгөө санхүүгийн их усрээс бүрэн салгаж байгаа юм байна гэдэг бас нэг хоёр дахь жишээ нь бол хөдөлмөрийн бодлого дампуурсан шинж. 3 дугаарт хамгийн гол нь Монголыг хөгжүүлэх гэвэл хамгийн нэгдүгээр хамтдаа суулгаар шиг гэж ярихаас илүү хариуцлага гэдэг асуудлыг өнөөдөр зайлшгүй ярих цаг болсон. Айл ал төвшөндөө төр бол ерөөсөө хариуцлага хүлээдэг. Ер нь одоо нэгний хат толгой гэлээ дөнгөж өнөөдөр их хурал дээр зөрөх сайдын асуудлыг бас ярьж байгаа шиг толгойг нийлээл өнгөрөөлөө. Иймэрхүү байдлыг цааш явуулах юм бол хамтдаа хөгжин Монгол улс урагшаа хөгжин гэж хараад хэрэггүй. Хятад гэж жишээ татчихна. Хятадын бас хөгжлийн бас нэг үндсэн суурь нь бол хариуцлагын асуудал дээр тогтдог шүү. Хариуцлага. Ер нь хариуцлагагүй төрийн хамгийн үлгэрчээ тод жишээ бол яа харахгүй дэлхийд Монгол болж байна. Тэгэхээр ер нь хөгжлийг ярьж байгаа өнөөдрийн нэвтрүүлгийг харж байгаа бол үр дүн бол ажлын байрыг бий болгоё. Ажлын байрыг бий болгохыг бол засаг энэ бизнес эрхлэгчтэй янз бүрийн ямар дарамтлж бэлэн мөнгө тараана гэх мэт одоо популист янз бүрийн нийгмээ алах ийм амлалт төхөөсөө орно зүгээр л энэ одоо бизнес эрхлэгчтэй зүгээр боломжийг олгоод тавьчих. Хоёрдугаарт хариуцлага биеиндээ тооцоцроо. Ялангуяа өнөөдрийн хамтарсан засагтай байгаа аль альныхаа толгойг илж байгаа энэ үед бол яг хариуцлага гэдэг зүйлийг гудамжнаас тэр дундаа иргэний хөдөлгөөнүүд дээр энэ сөрөг хүчний үүрэг ногдож байгаа. Тэр ч үднээсээ бид бол өнөөдрийн магтах гэж ирээгүй. Ер нь ардчилсан нээлттэй сайн засаг бол магтуулдаггүй маа. Дарангуй засаг л ажиллах мөнгө төлж янз бүрийн хэлбэрээр магтуулдгаас ардчилсан нээлттэй засаг бол ард түмнээс шүүмжил сонсдог. Тэгэхээр энэ ч үднээс өнөөдөр бас шүүмжлэх үүргээ бас энд ирсэн миний одоо гол үүрэг бол энэ байлаа л гэж би хувьдаа ойлгож байна. Өнөөдөр бидний ярьж байгаа энэ яриа бол мэдээж энэ Монголын эдийн засгийн чуулганы хэлцэх асуудлын хүрээнд яавал зөв шийдвэр гаргах уу, яавал зөв одоо санаа оногоо гаргах уу гэдэг дээр бас энэ хүрээнд ярьж байна гэж ойлгож байгаа. Тэгээ бид нар эргээд ер нь зүгээр саяны таны асуудаг асуулт юу гэхээр бид нар ерөөсөө яавал одоо нэг санаатай байх уу, яавал энэ яриад байгаа асуудлаас гарах уу гэдэг дээр одоо нэгдэж үр дүн гаргахын тулд миний зүгээр хувийн бодлоор юу гэхээр хамгийн түрүүнд улсын их хурлын гишүүдээс ч ер нь одоо аль төвшөнтэй ер нь зүгээр хүн болох нь юм болохныг мэддэг, юм болохныг одоо мэддэг юм шиг дүр үсгдэг энэ асуудлаа ер нь зогсоогоод яг хийх ёстой хүмүүст нь хийх боломжийг зөв хяналтын тавиад хийх энэ болцоог нэгдүгээр толгож өгсөй юм шиг байна. Гэтэл өнөөдрийн байдлаар ерөөсөө харж яхад бол нэг гишүүн гэдэг хүн байлаа гэж ойлгоход бол хуульчч болцсон явж идэг, за улс төрөж болцсон явж идэг, эдийн засагч болцсон явж идэг, сүүлд нь уул уурхай инженер болцсон явж идэг. Энэ их мэдэх асуудал бол бас бидний хөгжлийн асуудлыг хоошинтдаг. Хоёрдугаарт нь энэ нөгөө түрүүний би хэлсэн энэ ард түмний амьдралыг нэг 10,000 төгрөгийн хүрээнд хардаг. Ажил өөрсдийнх нь одоо ирээдүгийг 10,000 төгрөгийн хүрээнд хардаг. Амьдралын нэг ганц 2 кг боо чихэр гуй дээр хардаг. Тэр хэмжээгээр энэ улс төрийн амлалт өгдөг. Энэ одоо замбраагүй байдал болох хэрэгтэй байна.
Энэ байхгүйгээр бол байвал бид нар хизээч энэ талаар одоо 1000 яриад бол өөрсдөө шийдэх байхгүй. Яагаад тэгэхээр энэ нөгөө масса эн чинь уурга тархийг хөгжүүлж оюун ухааныг одоо хөгжүүлэхийн оронд зүгээр нэг тийм бэлэн одоо нөгөө зомби маягийн хэлбэрлэг татаад байна шүү дээ. Урагт нь бол энэ ерөөсөө биднэрт дахиад юу хэрэгтэйгээр дор хийх юм бол хийгээд явъя. Өөрөө өөртөөсөө шинжилтээ эхлэе, өөрөө өөртөө хийх гэж байгаа юм хийгээд явъя. Болохгүй юмдээ зөв хяналт тавья, зөв шүүмжлэлийн тавья, ажил хэрэгч зарчимч одоо шаардлага тавья гэдэг ийм л асуулга. За тэгээ хамгийн сүүлд бол яах хэрэгтэйгээр ерөөсөө энэ төрийн бодлого гэж бид нар бас төрлөө бол бас ингээд юм болохныг бурууг нөгөөдөж болохгүй. Мэдээж бизнес эрхлэгч бидний хувьд бол өнгөрсөн жил засгийн газраас бизнесийн орчныг сайжруулах чиглэлийг зарласан. Тэр хэмжээнд бол тодорхой ажлууд хийгдсэн. Тодорхой одоо бас хийгдэг ажлууд ч бий. Тэгээд дээд түвшинтэй яриад идэг. Дунд шатанда, доод шатанда яг энэ төрийн албан хаагчдын чадварыг маш сайжруулж, яг чиглэлээр нь мэрэгсэн ажиллаа мэддэг, нийгмийн төлөө явдаг, хариуцлага ухамсарласан энэ байдлыг бий болгох, чадварчсан болсон хүчнийг бий болгох тал дээр төрөөс бүр онцгой анхаарах шаардлагатай юм аа гэж ойлгож байна. За баярлалаа. Тэгэхээр манай нэвтрүүлэгт оролцож халамж хөдөлмөр эрхлэгдсэн одоо хоёр үг. За энэ сэдвүүдээр одоо өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлсэн. За зочдоо үзэгч дахин та бүхэнд бас нэвтрүүлгээ төгс дахин танилцуулъя. Тэгэхээр хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Баяр сайхан, за нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн дэд сайд Нямхүү, за иргэний хөдөлгөөний төлөөлөл Магна, за оюуны ундрах холдинс группийн ерөнхий захирал Амар сайхан нараа оролцож, за энэ сад дээр үзэгч та бүхэнтэй за өөрсдийнхөө санал бодол мөн одоо өөрсдийнхөө эрхэлж байгаа ажлынхаа хүрээнд ч гэсэн одоо байр сууриа илэрхийллээ. Тэгэхээр хөгжил хамтаа гэсэн ураатай энэ хилцүүлэг цаашдаа өрнөн. За мөн үзэгч та бүхэн ч гэсэн манай хилцүүлэгт оролцох болцоотой. За бид олон сэдвээр одоо энэ хилцүүлгийг өрнүүлнэ. Өнөөдөр одоо хөдөлмөр халамж эрхлэлтийн тухай яриад дуусгах биш. Магадгүй энэ жилийн турш бид нэр энэ одоо асуудлыг хүндэн ярьж болох юм аа. Тэгэхээр бүгдээрээ хилцүүл буруугүй бүлээн усаар угаавал хэрэггүй гэдэг Монгол улс хөгжихийн тулд ард иргэдээрээ төр засагтайгаа иргэний байгууллага мөн одоо хуваарь эрхэлж байгаа бүхэл хүмүүстэйгээ одоо хилцэж шийдвэр гаргуул цаашдаа одоо Монгол улсын хөгжилд хэрэгтэй гэж бид энэ хилцүүлгийг хүргэж байгаа. Ингээд эх 7 өдрийн мегмар гарагт иргэн уулзъя.